Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Дорнот аймгийн 2 дугаар сургуулийн бага ангийн багш Гампро ахтай өвчцөг байна. 2017 онд Дорнот их сургуулийн бага ангийн багшаар төгссөн. Одоо боловсролын салбарт 4 дахь чиглэлдээ ажиллаж байна. Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй бие даан ажиллах чадвартай, өөрийн авьяа сүнийг хөгжүүлсэн эргэн модон төлөвшүүлэхийг хичээн ажиллаж байна. Судалгаа хичээлийг Монгол хэлний хичээлээр 2023 онд шошго зааврыг зөв ойлгон хэрэглэе 3 дугаар анги, 2022 төсөөлөн ярьж бичиж сурцгаая 2 дугаар анги, математик хичээлээр 2023 онд тэгш өнцөгт 3 дугаар анги, 2022 онд юмсыг багцлах 2 дугаар анги хичээлүүдийг тус зохион байгуулсан. Тэргүүлэх зэрэгтэй хан уй сургуулийн бага ангийн багш судаагчтайгаа хамтран биетийн дэлгээс таних үзүүлэх хичээл зохион байгуулсан. 2023-аас 24 он хамт олонны уур амьсгал сургуулийн менежмент нөлөөлөх сургалтанд ажилд оролцсон. Сурагчдын авьяасыг хөгжүүлсэн байдал нь сурагчдын өвс төгөлдөр нь 2024 онд аяс чадвараа хөгжүүлэн амжилт гарган авьяаслаг сурагчаар хөрвүүлсэн. 2023 урлагийн үслээр бүсэл бүжиг төрөлт 9 жанрал нь 1-р байр эзэлсэн. Захирлын нэрэмжит мини олимпиад Монгол хэл математикийн хичээлээр сурагчийн Бүжин, Марсод, Жаргалан, Бутушиг, Наранчим нар нь амжилттай оролцсон. Авьяасаа чигүүрлсэн хүүхэд нас 2024 Буцал дуу, бие засвархал дуртай 1-р байр эзэлсэн. Хамтлаг дуу, Үерхэл чамгаан андин 1-р байр. Захирлын нэрэмжит мини олимпиад амжилттай оролцож 2-р байр эзэлсэн. Намрын спракат 2023 он Б тэнүүн 60 м гүйлтийн төрөлд 1-р байр, А ангиун байрнаас уртын төрөлд 1-р байр, Б төрөлд амжилттай оролцсон. Авьяасаа чигүүрлсэн хүүхэд нас 2024 Буцал дуу, хамтлаг бүжиг, уран уншлаг, хамтлаг дуу нар амжилттай оролцсон. Авьяасаар чигүүрлсэн хүүхэд нас 2024 Буцал дууны төрөлд бие засвархал дуртай дуугаар Д өвс төгөлдөр нь 1-р байр эзэлсэн. 2024-с 25 оны уран жиргэн авралдаанд сурагч Г Наранчим нь дэд байр эзэлсэн. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.